Hi, welcome back. MoneyWise Master Channel тавтай морил. Энэ удаагийн видеоор та бүхэнтэйгээ би миний амьдралд, миний санхүүгийн амьдралд, хувийн санхүүд маш хүчтэйгээр нөлөөлсөн миний санхүүгийн амьдралыг оронгоор нэрвүүлсэн номны тухай ярих гэж бодлоо. Let's talk about money. Morgan Housel гэдэг зохиолчийн бичсэн Psychology of Money гэдэг ном миний санхүүгийн амьдрал, хувийн санхүү, тэгээ мөнгөний хандлагад маш том өөрчлөлт оруулсан. Энэ Psychology of Money гэдэг энэ Morgan Housel-ийн бичсэн ном нь яаж мөнгөтэй болох уу, тэ ямар хөрөнгө оруулах уу, ямар хувьцаа авах уу, хөрөнгө яаж оруулахын гэсэн тийм гарын авилга ном бол биш. Харин хүмүүс яагаад мөнгөн дээр өөр шийдвэр гаргадгийг, хүмүүсийн мөнгөний хандлага яагаад тийм өөр байдгийг, хүмүүст мөнгө гэдэг зүйл яагаад өөр харагддгийг, ялангуяа хүн гэдэг амьтны тэр сэтгэл зүйн бүр тэр доор гүнд нь байгаа дадал зуршил, туршлага, тэгээ харж мэдсэн зүйл дээр тулгуурлаж яагаад мөнгөний өөр хандлага гаргадаг юм бэ гэдгийг тайлбарлахыг оролцсон. Тэгээд бас storytelling гой түүхүүд ингээд оруулж өгсөн маш сонирхолтой бичсэн ном байгаа. Ингээд миний амьдралд 5 зүйл маш нөлөөлсөн байгаа. Миний санхүүгийн амьдралд ингээд ямар 5 зүйл нөлөөснийг хамтдаа ярилцгаая. За нэгдүгээрт нь болонгууд no one is crazy. Энийг би монголоор орчуулахдаа хүн бүрийн нүдэнд мөнгө өөр харагдана гэж орчуулдаг байгаа. Тэгээд хүн хүний мөнгөний хандлага өөр байдаг. Тэр нь юунаас шалтгаалдаг юм бэ гэхээр Morgan Housel-ийн хэлж байгаа бол хүн хаана төрсөн, хизээ төрсөн, ямар гэр бүл төрсөн, ямар орчинд өсөж тойрнсон, тэр ямар нийгэмд өсөж төрснөөс шалтгаалаад хүн хүний мөнгөнд хандах хандлага өөр байдаг юм гэдэг санаа. Тэгээ энэ яагаад сонирхолтой вэ гэхээр хөрөнгө оруулах тал дээр нэг хүн дайны үеэр дэлхийн эдийн засаг уналтанд байх үеэр төрж өссөн өөр хүн дэлхийн эдийн засаг яг хөгжиж явах тэгээ 60 70-аад он 80-аад оны үед хөрж өссөн хоёр хүний мөнгөний хандлага шал ондоо байдаг юм гэдгийг харуулж өгсөн. Тэгээ хөрөнгө оруулалтанд шал ондоо хандлагаар хандна гэсэн тийм санаа. За хоёрдугаарт нь болохоор save money. Мөнгөтэй болохын тулд ихэнх хүмүүс их л мөнгө олчвол болоо гэж бодоод идэг тийм буруу ойлголттой байдаг гэж энэ ном бичсэн байгаа. Тэгээд мөнгөтэй болохын тулд нэгдүгээрт яг орлогоо өсгөх нь, хоёрдугаарт яг яах ёстой юм бэ гэхээр Morgan Housel-ийн хэлж байгаа энэ ном бичснээр эгогоо дарах, тийм шунал тачаалаа контролд сурах. Тэр хүнийг юм авсан байвал заав би тэрийг авах шаардлагагүй, статус гейм тоглох шаардлагагүй, тийм FOMO давтах шаардлагагүй. Нэг хүн iPhone авсан байвал би тэрийг заавал авах гэдэг шаардлагагүй. Хамгийн гол нь Morgan Housel-ийн хэлж байгаагаар миний амьдралд маш нөлөөсөн тэр айгүй хүчтэй юу гэхээр savings, тийм хадгалах мөнгө чинь чиний орлогоос эгогийг чинь хасаад дарамт хадгалах мөнгө чинь гарч байгаа юм гэдэг санаа. За гурав дахь санаа нь болонгууд you will change гэдэг. Тэр нь болохоор хүн болон өөрчлөгддөг. Нэг амар гоё story, нэг амар гоё жишээ байдаг. Тэр нь юу гэхээр нэг хос сэтгэл зүйчдэр очиж уулзаад тэгээд эхнэр нь тэгжилтэй. Би одоо нөхрөө ингээ ойлгохгүй байна. Тэг ингээ 20 жилийн өмнө байснаас шал ондоо болцсон гэдэг. Тэгсэн чинь сэтгэл зүйч нь юу гэж хэлсэн гэхээр хэр нөхөрч өөрчлөгдөг гэвэл тэр нэг асуудалтай. Ягаад тэгэхээр хүн болго өөрчлөгддөг. Та одоо хүртэл 20 жилийн өмнө 20-той нэг тийнейжер ч юм уу 20-той хүнтэй амьдралаа өнгөрөөмөргүй байгаа зү гэж хэлсэн. Тэр нь юу гэж хэлэх гээд байна гэхээр хүн болгоны амьдрал өөрчлөгддөг, хүн болгон амьдралын явцад өөрчлөгддөг, хүн болгоны зорилго нь өөрчлөгддөг. Тийм болохоор урт хугацааны зорилго гаргахад хэцүү байдаг. За дөрөвдүгээрт нь nothing is free. Амьдралд үнгүй юм гэж байхгүй, бүх юм үнэтэй. Тэгэхдээ тэр бүхэн шошготой байдгүй гэсэн санаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээлбэл хөрөнгө оруулалтын тал дээр авч үздэг гэхэд хөрөнгө оруулалтын зах зээл, тухайн улсын эдийн засаг, ер нь дэлхийн эдийн засаг дандаа тийм юм хэлбэлцтэй явж байгаа. Нэг доошоо улаан руугаа, нэг дэшег. Тэгээд тэр болгон дээр би хөрөнгөний зах зээлд орж байгаа миний төлж байгаа үнэн нь миний стресс, миний төвчээр сэтгэл зүйн бэлэн байдал юм гэдгийг гаргаж ирсэн айгүй гоё санаа. За 5 дугаарт нь болонгууд when you will believe anything бүх юмд итгэх хэрэггүй. Хүн гэдэг амьтан угаасаа генээсээ угаасаа байглаасаа тийм байдгийг гинэ. Энэ хаалганы ард юу байна? Энэ хаалганы ард юу байхыг мэдхийг хүсдэг. Жишээлбэл ирээдүгөө контролдно, ирээдүйд юу болохыг мэдхийг хүсдэг амьтан. Тэр ирээдүйд тэр хаалганы цаана юу байгааг мэдэхгүй, тэр ирээдүйд юу болохыг мэдэхгүй болгоод хүн стресс давж айгүй таламжгүй байдалд хүртдэг. Тийм болохоор хүмүүс бид нар яадаг гэхээр ямар нэгэн эксперт, ямар нэгэн чанга дуутай, ямар нэгэн гой холбоотой хүнд итгэдэг. Тэр хүний зөвч бай, бурууч бай. Одоо жишээлбэл тэр үнэт цаас
сайн тэр үнэ цаас нь тэгж өснө ингэж өснө. Тэр улсын эдийн засаг төлөө хуваар тэгж өснө ирээдүйд. Тэр ирээдүйг ялангуяа эдийн засаг одоо хөрөнгөний зах зээл дээр хинч хэлж мэдгүй, хинч таамаглашгүй. Тийм болохоор яагаад хүмүүс тэнд итгэдэг вэ гэхээр яагаад тэр бид нэр ирээдүйг гоёор төсөөлж гоёор хахыг хүсдэг. Тэр хүний ярьж байгаа тэр ирээдүйг гоё болгож ярьж байгаа хүнд итгээд ямар нэгэн өөртөө ашиггүй ч юм уу ямар нэгэн алдаатай тийм өнгөний шийдвэр гаргах юм байна гэдгийг хэлж өгсөн санаа. За тэгээ эцэст нь гэж хэлэхэд Psychology of Money гэдэг энэ Morgan Housel-ийн бичсэн ном бол миний хувьд одоо миний хувийн санхүүгийн амьдралын гарын авлага best ном. Тэгээд энэ номыг бас дахин унших хэрэгтэй. Би дахин уншина. Одоогийн байдлаар нэг л уншсан байгаа. Өөр номнууд уншиж дуусчаа дахиад уншина гэж бодож байгаа. Би тэгээд энэ номыг Монгол дээр гарсан юм уу, гараагүй гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн та бүхэн англи дээр ч юм уу өөр улсын хэл дээр хэрэг гарсан байвал мэддэг хэлээр уншихыг хичээгээрээ уншихыг та нарт зөвлөж байна. Энэ ном дээр хүний сэтгэл зүй, тэр гүнд байгаа туршлага, хийсэн туршлага, тэ experience, хүн яагаад хүний мөнгөний хандлага яагаад ийм ондоо байдгийг, хүмүүс яагаад мөнгөн дээр өөр шийдвэр гаргадгийг гэдгийг сонирхолтой түүхийг ингэж оруулж өгснөөрөө маш гоё ном болсон. Ингээд энэ хүртэл та бүхэнд хамт байсанд баярлалаа. Дараагийн видеогоор би уншсан номнуудаа бас ингээд жижигэн видеогээр гаргана. Яг юуны тухай надад ямар юу авчирсан гэдгийг ингээд тайлбархыг оролдъё. Та бүхэндээ баярлалаа. Баяр та.